Бид нар ер нь одоо Panama Papers, Epstein Files-ийн дараагаар дэлхийн улс орнууд нэгдүгээр захим хэрэглээ улам нэмэгдэж байгаа энэ цаг үед бидний communication юм хум алдагдах үе. За дээрэс нэмээд үүн дээр олон одоо янзын ялангуяа нууцтай холбоотойч байдаг юм уу? Төрийн одоо энэ албан тушаалтнуудын хоорондын одоо мэдээлэл ингэж алдагдж байгаа байдлуудыг бид нар одоо олж уншлаа шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбоотой ялангуяа захим хэрэглээ нэмэгдэж байгаа энэ цаг үед одоо захим энэ хөгжлийн асуудлыг хариуцсан сайттай засгийн газрын юм гишүүнтэй байгаа цаг үед үүнээр бид бас анхаарах цаг болсон гэж бодож байна. За ер нь дэлхийн бусад улс орнуудаас Монголтой холбоотой хандлт хийгээд янз янзын мэдээллүүдийг аваад идэх юм биш үсттэй. За түрүүн манай Батнарамд гишүүн бас хэллээ. За Монголын байгалийн баялагын асуудлыг гадаадын улс оронд хэдэн хүмүүс сууж байгаа л бүгдээрээ хоорондоо яриа шийдчихдэг юм байна. Дубан гэрээ бол тэгжил зурагдсан юм байна. Улс орнууд хэдэн томчууд нь нээлж байгаа л за ойлгохыг ерөөсөө ингэж шийдээ Дубан гэрээг ингэж байгуул гэдгийг араас. За тэгэхээр манай одоо үүний араас бид нар дахин ийм юм болохгүй байх арга хэмжээг авах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. За дээрэс нэмээд төрийн нууцтай одоо ажиллаж байгаа албан агчдынхаа ялангуяа дэлхийн бусад улс орнууд очиод ийм уулзалт болж байгаа бол ийм юмнууд болж байгаа бол барьцаанд орчихгүй байдлаар яаж ажиллах вэ гэдэг дээр манай одоо тагнуулын байгууллага цагдаагийн байгууллагууд маань ажиллахгүй бол энэ бол цаашдаа ерөн санаа зовсон асуудал болж хувирж байна. Хамгийн санаа зовмор. Эндээс дэлхийн улс орнууд бол тийм дүгнэлт хийгээд байна. Цаашид энэ албан хаагчдаа ямар нэгэн байдлаар барьцаанд ороод сүүлдээ улс их орныхоо хувьд ашиггүй, алдагдaltaй, за эсвэл том групп компанид ашигтай ийм шийдвэрүүд гаргачих үедээ үүнээс бид нар хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг дээр анхаарах цаг болжээ. Тэгээ үүн дээр манай засгийн газар хууль зүйн дотоод хэргийн сайд ажиллахгүй бол бидний яриад байгаа өнөөдрийн асуудал бол дэлхийн улс орнууд очиод өнөөдөр дараа нь үр дагаврыг бид нэр энд нэг төр ороо байгуулалт яриад идэг. Тэгэд шийдвэрүүд нь төрүүлж гарцын дараагаар бол үүний араас олон улсын шүүхээр яваад шийдэгдэх юм байна шүү дээ. Одоо ингээ Эрдэнтийн гэрээний асуудал, Эрдэнтийн 49%-ийн асуудал 10 жилийн дараа Монголын шүүхээр яваад шийдэгдэж чадахгүй байна гэд хэрэгжлийн сайд нь улсын хурлын чуулган дээр тайлбарлаж ирсэн. Тэгэхээр дотооддоо шийдэж чадахгүй юм байна. Монголын байгалийн баялагын асуудал бол гадаадд яригдаж шийдэгдэж байгаа юм байна. Тэгээ би үүнтэй холбоотойгоор хуралдаанд харуулгач ер нь үүн дээр бол сонсгол зохион байгуулахын зүйтэй. Түр хороо байгуулах хэрэгтэй юм уу? Эсвэл одоо нийтийн сонсгол явуулах хэрэгтэй юм уу? Ямар нэгэн байдлаар энэ асуудлыг ер нь хурлахын зүйтэй гэж түрүүн бас Эрдэнэт гишүүн хэлж байна. Энэ зүгээр бид нар улс төрчид байгаа юм биш. Ягдвал энүүн дээр илэрч байгаа нэрнүүд нь. За тухайн үеийн сонгуулийн асуудлыг ч гэсэн баа бэгүү бичсэн билээ. Явцын тухай, тэгээ зөвлөгөө авсан юм шиг байна. Тэгээ санхүүжилт явагдсан юм уу одоо тэрүүний тухай ч гэсэн нарийн судалж цагдаагийн байгууллагаас байдаг юм уу судалж үзмээр харагдаж байна. За нөгөө талдаа манай албан тушаалтнуудтай холбогдлолтой тийм эвгүй бичлэг мэтлэг одоо дарамтлуулсан асуудлууд байдаг юм уу тэрүүнийг бол та бүхэн маань Америкаас олж авах бол хэцүү байгаа юм байна. Тэгэхээр үүн дээр нэг сонсгол явуулахын зүйтэй байхаа хуралдаанд дараалагчаа тэгэж энэ асуудлыг эцлэхэн зүйтэй чи Монголын том албан тушаалтнуудын нэр асуудал, Монголын байгалийн баялагын асуудал ийм удаа дараа дээрэс нэмээд хүн худалдаалах асуудал хүртэл удаа дараа дурддагдаад байхад Монголын төр засаг үнийг огт мэдээгүй юм шиг байж болохгүй. За ингээд гэрчийн хамгаалтанд байдлаар энэ ер нь энэ хүн худалдаалахтай холбоотой гэмт хэрэгт өртсөн хүмүүс за тэр тусмаа ялангуяа том албан тушаалтан хэрвээ үнийг хийсэн бол би одоо эмхтэн гарч ирээд би энд өртсөн гэж хэлж бол чадахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр үнийг та бүхэн маань бүр онцгойлон анхаараарай. Энэ бол зүгээр нэг За Сүхбаатарын